За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ эрхэм мөндөд цагсан бөмбөг сонирхогчдоо TLG 13 төрийн бус байгууллага болон MCS Coca-Cola компанитай хамтран зохион байгуулдаг Sprite Super League-ийн ээлжид удирдлагын тоглолт эхлэхэд бэлэн болжээ. За одоо ингээд талбайд Сүхбаатар аймгийн Сүхбаатар баг хараахан нэг ч хожил авч амжаагүй байна. За харин түүний эсрэг гүүрээ дасгалжуулагчтай Багнуур баг тоглох юм байна. Багнуур багийн хожигдлын харьцаагаар одоо 2-2 байгаа юм байна. За Сүхбаатар багийн хувьд энэ тоглолт их чухал тоглолтоо. Хожил заавал авах шаардлагатай. За ингээд тоглолт эхэлсэн. Сүхбаатар багийнхан бөмбөгийг авч чадсан. Дашням доошоо өгсөн. За эргээ чийдсэн довтлогоо амжилтгүй болсон. Самраас бөмбөгийг Багнуур багийнхаа авч чадсан. Гисэж бөмбөг таслагдсан. Мөнх дийлгэр. За довтлогоон дээр ямар нэг алдаа байхгүй. Хүрэл цогт бөмбөгийг эзэмшиж байна. Доошоо дамжуулсан. Доороо шидсэн шидэл оновчгүй болж байна. Сүхбаатар багийн довтлогоо Дашням доошоо өгсөн. За дундын зай шийдэл амжилттай болсон. 15 дугаартай Мөнх дийлгэрийн 2 оноо. Отгонбаатар 3 руу гаргасан. Буцаагаад Отгонбаатар хүрэл цогт доошоо самбарт ороод автсан. За алдаа оновчгүй болсон. За бөмбөг Багнуур багт үлдэж байна. Бөмбөгийн тоглолтод ерөөл оролцуулна. Доор Хатанбаатарт дамжуулсан. Хатанбаатарын тоглох үеэр алдаа гаргасан гэж үзлээ. За ингэснээр чөлөөд 2 шийдэлтийг Хатанбаатар гүйцэтгэнэ. Хатанбаатарын чөлөө техник шийдэлт оновчгүй болж байна. Хатанбаатарын чөлөөд 2 дахь шийдэлт мөн оновчгүй болж байна. Гисэд самраас бөмбөгийг Багнуур багийнхаа авч чадсан. За мөнх хоёр алдаа гаргажээ. Ерөөлт хүүг самраас бөмбөгийн хувьд алдаа гарсан гэж үзсэн. Отхон баярын дамжуулалт амжилтгүй болж байна. Хоёр багийн тоглогчид хоорондоо ойлголцсонгүй. Голоор орсон. За бөмбөгийг амжилттай тасалж чадсан. Ганзорыг бөмбөгийг амжилттай тасалсан. Хүрэл цогт Ганзоргийн алсын зай шийдэл амжилттай болж байна. Ингэснээр багийнхаа анхны оноог авч байна. Хоёр багийн тооны харьцаа 3-2. Дашням мөнхлгэр за доошоо өгсөн. Мөнх хоёр гаргасан. За энд алдаа багийн анхны алдаа. Бөмбөгийг тоглолтод Сүхбаатар багийнхаа оруулсан. Довтлсон довтлогоо амжилтгүй. Самраас бөмбөгийг Багнуур багийнхаа авч чадсан. Отгонбаяр хүрэл цогт Отгонбаярын алсын зай шийдэл оновчгүй болж байна. Ганзоргийг самраас бөмбөгөөс аваад довтлсон довтлогоо амжилттай боллоо. Сүхбаатар багийн довтлогоо Дашням Зэнчээ бөмбөгөө алах шахсан да. Мөнхлгэр гаргасан. Зоолч аргалын шийдэлд амжилтгүй. Самраас бөмбөгийг ерөөлтгүй авсан. Бөмбөг хамгаалагчийн гараар нүүрний шумаас гарсан. Хүрэл цогт Отгонбаяр ерөөлтгүй бөмбөг таслагдлаа. Хордон довтлогоо чийлдсэн.
дамжуулалт оновчгүй болж байна. За арай хүчтэй явчлаа. Ингэснээр Багнуур багт бөмбөг шилжсэн. Багнуурагийн довтлогоо хөрөлцөх бөмбөгийг эзэмшиж байна. За хөрөлцөхтэй Отгонбаяр руу дамжуулсан дамжуулалт оновчгүй болж байна. За одоо Сүхбаатарыг оноо авах хэрэгтэй. Тоглолтын эхнээс довтлогоондоо сайн анхаарч тоглох хэрэгтэй. Мөнх дэлгэр. За эндээс өөрөө довтлогоо хийсэн за бөмбөг алдсан. Хөрөлцөх бөмбөгийг тассан Отгонбаяр руу дамжуулсан. Отгонбаяр шууд поринд гараад 2 оног авчирлаа. Багийн 7 дахь оноо. Довтлогоо амжилтгүй самраас бөмбөгийг аваад нэмж довтлоод мөн амжилтгүй. За энэ чээр 8 дугаартай Баяраа хатгаад багтаа 2 оног авчирсан. Тоглолтын тон найрцаа 7-4. Хөрөлцөгт дамжуулсан ганц зоргийн алсын зай шийдэл оновчгүй болж байна. За самраас мөнх 2 бөмбөгийг авсан. За энэ ч 22 дугаартай Хатанбаатар алдаа гаргасан. За энэ цаг мөчид амар төвшин багийн дасгалжуулагч минутын амралтыг захиалсан. За чи эхлэв. За амар төвшин дасгалжуулагчийн авсан тайм аутын хугацаа дууссан байна. За бөмбөг хамгаалагчийн гараас нүрийн шугамаа гарлаа. Тоглолтод Сүхбаатар баг бөмбөгийг оролцуулна. Дундаас үсрээ шидсэн шидэлт оновчгүй самраас бөмбөгийг буцаагаад тасалж чадсан. Дундын зайнаас шидсэн шидэлт оновчгүй боллоо. Гисээ дэш дахиад бөмбөгийг самраас авсан. Сүхбаатар багийн довтлогоо доошоо өгсөн, дамжуулсан шидэл хаалтанд орсон. За ингэснээр Багнуур багийнхан довтлогоонд оролцож байна. Хөрөлцөгт за ерөөлт хөөг довтлоход нь алдаа гарсан гэж үзлээ. Ерөөлт хөө ингэснээр чөлөөт 2 шидэлтийг гүйцэтгэн. Ерөөлт хөөгийн торгуулийн чөлөөт эхний шидэл оновчгүй болж байна. Чөлөөт 2 дахь шидэлт мөн оновчгүй болж байна. Сүхбаатар багийнхан самраас бөмбөгийг аваад сөрөг довтлогоонд орсон. 3 руу гаргасан. За Сүхбаатар багийн довтлогоо оновчгүй болж байна. Самраас буцаагаад аваад дахиад довтлосон. Хаалтанд орсон идэж Багнуур багийн гараас бөмбөг гарсан. За бөмбөг дарслагдаад хордон довтлогоо шилжсэн. Отгонбаяр 2 оноо. За багийн явахгүй байсан оног явууллаа. Сүхбаатар багийн довтлогоо явуулж байна. 3-аас. За бөмбөг амжилттай таслагдсан. Дахиад хордон довтлогоонд гараад ирсэн. Бөмбөгийг хөрөлцөгт амжилттай тасалсан Отгонбаяр. Алсын зай шидэлт оновчгүй болж байна энэ удаад. Отгонбаярын алсын зай шидэл. Эрдэнэтөр. За бөмбөг дахиад таслагдсан. 3 дараалсан бөмбөгийг амжилттай таслсан. Отгонбаяр шидсэн шидэлтээ алдсан. Дахиад самар шидэлтээ довтлсон боловч дахиад алдлаа. Эрдэнэтөр доошоо дамжуулсан. За энд мөнх 2 дээр алдаа хийсэн. 5 дугаартай тоглогч хөрөлцөгт алдааг гаргасан байна. Эрдэнэтөр доошоо дамжуулсан. Мөнх 2 гаргасан 3-аас шидсэн шидэл оновчгүй болж байна. Гисээ идэж Сүхбаатар багийнхан самраас буцааж довтлоод 2 оног багтаа авчирч байна. Тоглолтын 1-р үеийн цаг дуусгаад
минутын хугацаа үлдсэн байна. Отгонбаяр хүрэл цогт. Хатанбаатар доошо дамжуулсан. Ганц зориг аваад буцааж товтлох үед алдаа гаргасан гисэн идэж ганц зориг товтлохоо амжилттай төгсгсөн байгаа. Ингэснээр чөлөө нэмэлт нэг шидэлтийг гүйцэтгэх нь. За сая мөнх баяр алдаа гаргасан. Ингэснээр сэлгээний сандал руу шилжиж байна. За харин түүний оронд талбай дээр 8 дугаартай баяраа орж ирж байна. За Евролтгийн нэмэлт нэг шидэлт амжилттай болсон. Эрдэнэтөр мөнхт илгээр Эрдэнэтөр. За эндээс өөрөө тоглолт явсан. Довтлогоо амжилттай болж байна. Цаагаар Бандар багийн довтлоонд орж байна. За бөмбөг даслагдаад хурдан довтлоонд орсон. Довтлогоо амжилттай. За 2 дугаартай зоол чаргал багтаа 2 оног авчирж байна. Хүрэл цогт бөмбөгийг эвдсэж байна. За хүрэл цогт эндээс ороо дамжуулсан. За доошоо гаргасан. За довтлогоон дээр амжилттай хаалтыг зоол чаргал хийсэн. Зарн баруун жигүүрээр орж ирээд амжилттай довтлогоо гүйцэтгэлээ. Хатанбаатар аваа шууд довтлсон довтлогоо амжилтгүй боллоо. Ингэснээр хоёр багийн 1-р үе дуусч байна. За тоглолтын 2-р үе эхлэхэд бэлэн болжээ. Тоглолтын тооны харьцаа 14-10. Ёшфуми доошо дамжуул таслагдах төглөө. Илүү алхам хийж бөмбөг хураагцсан. За Ёшфумигийн саяны довтлогыг тооцохгүй. Золоор дамжуулсан амар баясгалан. За доор шахаад өөрөө эргээ довтлсон довтлогоон дээр ямар нэг алдаа байхгүй. Самраас бөмбөгийг буцааж аваад довтлсон довтлогоо амжилтгүй болсон. Гисэн идэж Сүхбаатар баг бөмбөгийг багтаа хадгалж үлдэж чадсан. Саранхүү. Зоолоор за Зоолоорын дундын зэнд довтлогоо амжилтгүй. Самраас бөмбөгийг өөрөө нэмж аваад довтлсон довтлогоо амжилттай болсон. Банарогийн довтлогоо Ёшфуми дамжуулсан улам өсөх. Алтан гэрэл Ёшфуми. За энд Сүхбаатар багийн тоглогчийг алдаа гаргасан гэж заалаа. Харилцаа алдаа гаргасан гэж заасан. За довтлогоо амжилттай болсон. Дээрээс нь нэмэлт нэг чөлөө шидлийг гүйцэтгэн. Батбаярын довтлогоо амжилттай болсон. Батбаярын нэмэлт нэг шидэлтийг сонирхъя. Нэмэлт нэг шидэлт оновчгүй боллоо. Зоолоор за өөрөө хуураад орсон довтлогоо амжилтгүй болсон. Самраас бөмбөгийг улам өсөх авсан. Алтан гэрлийн довтлогоо амжилтгүй болсон. Бөмбөг харин Бануур багт хадгалагдаж үлдлээ. Ёшфумигийн дамжуул таслагдж байна. Бөмбөг таслагдсан инх төр хурдан довтлогоонд ороод довтлогоо амжилттай. За алдаатай дээрээс нь нэмэлт нэг шидлийг гүйцэтгэнэ. За Багнуурыг солилцоо гэж байна. Инх төрийн нэмэлт нэг шидэлт. Нэмэлт нэг шидэлт оновчтой болсон. Ёшфуми бөмбөгийг эзэмшиж байна. Түүний
бөмбөг эзэмших үед нь алдаа гарсан гэж үзсэн. За бөмбөгийг хажуугийн шугамнаас тоглолтод оролцуулна. Алтан гэрэл бөмбөгийг тоглолтод оролцуулсан. Батбаяр Алтан гэрлийн алсын цай шийдэл амжилттай боллоо. Багтаа 3 оног авчирч байна. За талбай солилцоогоор 14 дугаартай довтлогч Батцүрэн орж ирлээ. Багнуурагийн довтлогоо Сүхбаатарагийн Золбаяр доошоо дамжуулсан. Эргээ довтлсон довтлогоо амжилттай болж байна. Яшфүми бөмбөгийг эзэмшиж байна. Уушаа дамжуулсан. Сайн баярлуу дамжуулсан амжилттай болж байна. Хоёр багийн тооны харьцаа 14-18. Тоглолтын 2 дугаар үе дуусгаад 4 минут 52 секунд үлдсэн байна. Золбаяр солилцоо. Талбайд 7 дугаартай хамгаалагч Баян мөнх гарч ирж 14 дугаартай сайн байр суусан байна. Золбаяр гоолоор ороод довтлсон довтлогоо амжилтгүй. Самраас бөмбөгийг алтан гэрэл авсан гисэн идэж бөмбөгээ таслуулчдаа. Буцаа бөмбөгийг тасалсан Баян мөнх Яшфүми Яшфүмигийн дамжуулалт таслагдлаа. Уушаа Золбаяр дамжуулсан. За тогтохоор шийджээ. Доошо маш гоё дамжуултыг өгсөн. За 11 дугаартай довтлогч Саранхүү багтаа 2 оног авчирж байна. Алтан гэрлийн бөмбөгийг эзэмших үед алдаа гарсан гэж үзлээ. Батцүрэнгийн алдаа. Багнуур багийн довтлогоо Яшфүми Алтан гэрлийн бөмбөгийг эзэмших үед нь алдаа гаргасан. За Саранхүү алдаа гаргажээ. Багийн алдаа 4-өөс дээш. Алтан гэрэл чөлөөт 2 шийдлийг гүйцэтгэн. Эхний шийдэлд амжилттай болсон. За одоо алдаа гаргах бүрт чөлөө шийдэлтийг гүйцэтгэх нь Багнуур багийнхан. Энэ нь тэдэнд тун ашигтай. Алтан гэрлийн чөлөөт 2 дахь шийдэлд мөн амжилттай болж байна. Ингэснээр хоёр багийн тооны харьцаа 19-20. Багнуур баг 1 оноогоор хошигдж байна. Золбаяр. За 1 дугаартай довтлогч довтлсон довтлогоо амжилтгүй. Багнуур багийнхан бөмбөгийг тоглолтод оролцуулах гэж байна. Яшфүми улам өсгөх дамжуулсан дамжуулалт таслагдлаа. Сүхбаатар багийн довтлогоо Талбайд 5 дугаартай од бэлэг гарч ирж байна. Мөн улам өсгөх сууж оронд нь 16 дугаартай суугаар гарч ирсэн байна. За хажуугийн шугам гიშгсэн. Ингэснээр бөмбөг Багнуур баг шилжиж байна. Алтан гэрэл дамжуулсан. Өөрөө Баян мөнхийн довтлогоо амжилтгүй боллоо. Золбаяр. За өөрөө оролт хийсэн довтлогоо амжилтгүй болсон.
Од бэлэг. За од бэлгийн бөмбөгийг таслах шахсан. Од бэлгийн дундын зайн шийдэл оновчтой болсон. За энэ чи бөмбөг таслагдсан. Буцаагаад Ёшифүми бөмбөгийг тасалж чадсан. Сугарын дундын зайн шийдэл амжилтгүй болж байна. Гисэдис самраас бөмбөгийг баян мөнх авсан. Ёшифүми алтан гэрэл. За алтан гэрлийн чи илүү алхамд хийсэн. За амар төвшин дасгалжуулагч минутын амралтыг захиалсан. За минутын амралтын хугацаа дууссан. Сүхбаатарогийн тоглохыг харцгаая. Зоол 2. За зоол 2 бөмбөг эзэмшил үнэхээр сайн байна. Дундын зайн шийдэл амжилтгүй болсон. Бөмбөгийг орлоо чайсан Гисэдич бөмбөг таслагдлаа. Сүхбаатарогийн тоглох Батбаатар Амраа исгэлэн өөрөө довтлсон. За чи хамгаалт амжилттай болсон. Ингэснээр илүү алхамд хийж бөмбөг эсрэгөө хичилжиж байна. Ёшифүми шууд дамжуулсан Батбаатарын тоглох амжилтгүй болж байна. За Ёшифүмигийн дамжуултууд үнэхээр оновчтой болж байна. Ёшифүми Батбаатарлуу дамжуулаад Батбаатар шийдсэн боловч амжилтгүй болсон. За харин сөрөг тоглохоор Сүхбаатар багийнхан 2 оног авч байна. За Батбаатарын 2 оноо. Алтан гэрэл бөмбөгийг эзэмшиж байна. Сугар алтан гэрэлөө дамжуулсан дамжуулт таслагдах тунд өглөө. Бөмбөг даслагдсан. Амраа исгэлэн өөрөө дундын зай шийдэл гүйцэтгсэн амжилттай. За өөртөө тун итгэлтэй байна да. Багийн 25 дахь оноо. Банурагийн тоглооны сонирхъя. Дооша Батбаатарлуу дамжуулаад Батбаатар за хамарлуугаа зөвхүүлчих шиг болов да. Нүрээ орой хөвтөд өглөө. Гайгүй юм шиг байна. За бөмбөг Багнуур багт хөврүүлсэн. За энэ дээр тайм аутыг өөрөө тасалжуулагч авлаа. За минутын амралтын хугацаа дууссан. Алтан гэрэл сугар алтан гэрэлийн алсын зайн шийдэл оновчгүй болж байна. Самраас бөмбөгийг Сүхбаатар багийнхаа авсан идэж нүүрний шумаар бөмбөг гарсан байна. Ингэснээр бөмбөг Багнуур багт халдгалагдсан үлдлээ. Баян мөнх голоор орсон Гисэдич бөмбөгөө таслуулчлаа. Амраа исгэлэн дамжуулсан. Довтлох амжилттай болж байна. За зоол 2-ын 2 оноо. Багнуурагийн довтлогоо Ёшифүми хуураад орсон. Бөмбөг таслагдсан. За зоол 2 дахиад хурдан довтлоход гараад ирсэн. Довтлох амжилттай. За Ёшифүмигийн дамжуултууд хэдий таслагдчихлаа. За инх төрийн хамгаалалт амжилттай болсон. Бөмбөгийг багтаа авч үлдэж чадлаа. Сүхбаатар багийн довтлогоо эхлэж байна. Тоглолтын 20 дугаар үеийн цаг дуусгаад 20 секундын хугацаа үлдсэн байна. Зоол 2. Батбаатарын дундын зайн шийдэл амжилттай. За тоглолтын цаг дуусахад 10 секунд үлджээ.
2 дугаар үед дуусаад 5 секунд төвтөө. Самраас Довтлогоо амжилтгүй. За хурдан довтлогоонд гараад ирсэн. За гисэн үдич тоглолтын 2 дугаар үеийн цаг дуслаа. За тоглолтын 2 дугаар агаас инхүү эхэлж байна. Амар төвшин дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн Сүхбаатар бөмбөгийг тоглолтод оролцуулсан Зол 2 дамжуулалтаар за Эрдэнэтлагийн алсын зан шийдэл амжилтгүй болж байна. Цагирахтаа өрсөнгөө. За Ёшифүми бөмбөгийг довтлогоо алдаа гарсан. Ерөөлт хүүг довтлох үед алдаа гарсан гэж үзсэн. Чөлөөт 2 шийдэлтийг гүйцэтгэх нь ерөөлт хүү. Ерөөлт хүүгийн чөлөө техник шийдэлт оновчгүй болж байна. Чөлөөт 2 дахь шийдэл муу оновчгүй болсон. Гисэн үдич Самраас бөмбөгийг Отхон баяр авсан. Отхон баяр доошоо ерөөлтгөө дамжуулаад за илүү алхамд хийжээ. Зол 2 за голоор ороо довтлох үед алдаа гаргасан. За зоо чаргал алдаа. Чөлөөт 2 шийдэлтийг гүйцэтгэх нь. За довтлооны үеийн алдаа биш юм байна. Бөмбөгийг хажуугийн шугамнаас тоглолтод оролцуулнаа. Зол 2 багийн үндсэн холбоон тоглогчийн байрал тоглож байгаа. Мөнх 2 аваа доор шахсан. Өөрөө эргээд довтлсон довтлогоо амжилтгүй. За Самраас бөмбөгийг зол чаргал аваад нэмж довтлон багтаа 2 оноог авчирж байна. Тоглолтын тооны харьцаа 33-20. Алсын зан шийдэлт амжилтгүй. Мөнх 2 зол чаргал. За зол чаргалын 3-ын зан шийдэлт амжилтгүй болж байна. Самраас бөмбөгийг аваад дахин довтлон дашны багтаа 2 оноог авчирсан. За Сүхбаатар багийнхан самбартаа үнэхээр сайн байна. За мөн л бөмбөг алдчихлаа. Сүхбаатар багт бөмбөг шилжсэн. За солилцоо талбайд 22 дугаартай Хатанбаатар гарч ич оронд нь 9 дугаартай Батбаяр суулаа. За дашрам дуулах гээд маргааш буюу 2 сарын 17-нд Монголын үндэсний сагсан бөмбөгийн Суперлигийн плей-офф буюу хасагдах шатны тоглолтууд эхэлнэ. За спортын төв ордонд болно. Ёшифүми Ерөөлтгөө. За энэ чи илүү алхамд хийжээ. За ингэснээр бөмбөг Сүхбаатар аймгийн Сүхбаатар баг шилжсэн. 2 багийн тооны харьцаа 35-20. Багнорогийнх нэг л довтлогоо амжилттай. За мөнх дэлгэрийн довтлогоо байлаа. 37-20 болж байна. Хөрөлцөгт гаргасан. Отхон баяр оролт хийгээд доош Хатанбаатар дамжуулсан. Хатанбаатарын довтлогоо алдаа гарсан. За ингэснээр чөлөөт 2 шийдэлтийг Хатанбаатар гүйцэтгэнэ. За Багнорогийнхан дахин солилцоог захиалсан. Ёшифүми суулаа. Оронд нь за 1 дугаартай алтан гэрэл гарч ирж байна. За алтан гэрлийн хувьд довтлогоонд ашиглах гэж байгаа хаа 3-ын зайнаа сайн шийддэг хурдтай холбоо тоглогч. За харин Хатанбаатарын чөлөөт 2 дахь шийдэл оновчтой олсон. Зол 2 за суулгаар руу шийдчихдэг. За энэ бөмбөгөө алдсан. За Отхон баярыг бөмбөг аваад за явалт хийжээ.
За бөмбөг багнаар багш шилжсэн. Хүрэл цогт алтан гэрэл. За багнаар солилцоо хийсэн. Батанбаатар сууж оронд нь 9 дугаартай Батбаяр гарч ирлээ. Хүрэл цогт бөмбөгийг эзэмшиж байна Батбаяр талбайд гарч ирээ шидсэн шийдэлд амжилтгүй. Отхон бай самраас бөмбөгийг буцааж давтсан боловч онохгүй боллоо юм уу? Батсүрэн Золоёр доош өгсөн аваад эргээд дамжуулсан. За хамгаалагчийн биелээс бөмбөг гарсан. За довтлогооны 24 секундын хугацаа дууссан байна. Сүхбаатар багийн довтлогоо. Золоёр өөрөө оролтыг хийсэн, ямар нэгэн алдаа байхгүй. За Сүхбаатар багийн бөмбөгийг нүүрний шугамнаас тоглолтод оролцуулнаа. Довтлогоо амжилтгүй. Самраас бөмбөгийг хүрэл цогт авсан. Алсын зан шидлийг алтан гэрэл гүйцэтгсэн. За амжилтгүй болж байна. За энэ үед хүрэл цогт алдаа гаргаж довтлогооныг зогсоожээ. Золоёр Алсын зан шийдэлтэй амжилтгүй. Самбараас баяраа бөмбөгийг авч чадсан. За хурдан довтлогоонд гарч ирээд багтаа 2 оног авчирж байна. Отхон баяраа 2 оноо байлаа. Удаан явахгүйсэн оноогоо 2-аар хөлж байна. За амар төвшин дасгалжуулагч минутын амралтыг захиалжээ. За амар төвшин дасгалжуулагчийн минутын амралт дууссан. За алтан гэрэл алдаа гаргажээ. Бөмбөгийг хажуугийн шугамнаас тоглолтод оролцуулна. За талбайд 9 дугаартай инх төр гарч ирсэн байна. За мөн 1 дугаартай амар баясгалан гарч иржээ. Инх төр. За пик н рол довтлогооны үйлдвэр явсан. За энэ ч бороо заалт хийж бөмбөг эсрэг огч хилжжээ. Багнуурогийн довтлогоо хүрэл цогт бөмбөг тааслагдсан. За довтлогоо амжилттай болсон. Мөгтлгэр багтаа 2 оног авчирж байна. За дахиад бөмбөгийг дасалсан. Энэ удаад инх төр бөмбөгийг даслаад довтлогоо хийсэн энэ ч алдаа гаргасан. Улмаар чөлөөт 2 шидэлтийг гүйцэтгэх хэрэгтэй болж байна. Отхон баярын бөмбөг алдалт байлаа. За тоглолтын тооны харьцаа 39-25. Сүхбаатар баг 14 онооны илүүтэйгээр тоглолтыг өчүүжилж байна. За чөлөөт ихний шийдэлд амжилттай болсон. Хоёр дахь шийдэлт амжилтгүй. Самбраас Отхон баяр авсан. Хүрэл цогт. За хоошоо дамжуулсан алтан гэрэлтээр бөмбөг ирсэн. Отхон баярын алсын зан шийдэл амжилтгүй. Самбраас хүрэл цогт авсан. Буцаагаад Отхон баяр төгсөн. За хүрэл цогт Батбаярын дундын зан шийдэл оновчгүй боллоо. Золоёр. За энэ бөмбөг өшгөлсөн. Хажуугаас бөмбөгийг гаргана. За талбайд 11 дугаартай Саранхүү Сүхбаатар огт орж ирж байна. Тоглолтын 3 дахь үед дуусгаад 2 минут хугацаа үлдсэн байна. Дундын зэн довтлогоо амжилтгүй. Самраас бөмбөгийг Батбаяр авсан.
Yoshifumi. Отгонбаяр. За бөмбөг алдсан. Энд чи хурдан довтлоход гараад ирсэн. Мөнхтийн тэгрийн довтлохоо. Алтан гэрэл самраас бөмбөгийг авсан. За амжилтгүй болсон. Алтан гэрэл Yoshifumi. доошоо өгсөн. За довтлохоо амжилттай болсон. Батойрын 2 оноо байлаа. За Yoshifumi-гийн ямар гоё хамгаалт вэ? Бөмбөгийг тасалж чадсан. Эргээд сөрөг довтлоход Отгонбаяр ороод довтлсон довтлохоо амжилтгүй. Самраас мөнхтгэр авсан. За гаргасан инх төрийн 3 онооны шийдэлтэй амжилттай болж байна. За багийнхаа оноо 3-аар ихүүлсэн. Yoshifumi бөмбөгийг эзэмшиж байна. Төвний бөмбөг эзэмших үед нь амар баярлалаа алдаа гаргажээ. Yoshifumi хүрэл цогтой шийдсэн шийдэл амжилтгүй болж байна. Мөнхтийн дэлгэрийн довтлохоо амжилттай болж байна. За мөнхтийн дэлгэрийн тоглолтод 10-аас дээш оног авсан. За Yoshifumi дээр мөнхтгэр алдаа гаргасан. За Зүхбаатрог солилцоо үзэхэлж байна. Амар ойсглон суугаад 5 дугаартай од бэлэг талбайд гарч ирсэн. Багийн алдаа 4-өөс дээш усан байна. Ингэснээр чөлөөт 2 шийдэлтийг Yoshifumi гүйцэтгэн. Мөн чөлөө шийдэлтээ алдж байна. За бөмбөгийг амжилттай чадсан Yoshifumi. Хүрэл цогт өөрөө оролт хийсэн. Довтлохонд алдаа гаргалаа. За ингэснээр хүрэл цогт чөлөө чугамны ар зогссон. Тоглолтын 3 дахь үед дуусахад 14 секунд үлдсэн байна. Хүрэл цогцын чөлөө техник шийдэл амжилттай. Чөлөө 2 дахь шийдэлт. Харин энэ удаад амжилтгүй болж байна. Самраас бөмбөг дундаа. Батойр авах үед бөмбөг дундаа болж багнуур огт шилжиж байна бөмбөг. Хүрэл цогт доошоо Батойрлоо дамжуулсан Батойрын эргээ цацалт амжилттай болж байна. За энэ дахиад бөмбөг тасчлаа. Хүрэл цогтын 3 оноо амжилтгүй болсон. За ингэснээр тоглолтын 3 дугаар өндөрлж байна. За тоглолтын 4 дугаар эхэлж байна. За тоглолтын шийдвэрлэх 4 дугаар эхэлсэн. Батойр гаргасан 3-аас 2 дугаартай зоолч аргал шийдсэн шийдэлт амжилтгүй болсон. За энэ бөмбөгийг маш амжилттай тасалсан Отгонбаярын довтлохоон дээр амжилттай хаалтыг хийсэн. За үнэхээр тоглолтыг сэргээсэн гайхалтай хаалтыг хийж чадсан. Yoshifumi дамжуулсан Батойр бөмбөг алдсан гэсэн дэш хүрэл цагт аваад довтлохоо амжилтгүй. Ерөөлхөөс харин самраас бөмбөгийг аваад хэрэгүүлж довтлоод 2 оноо багтаав авчиж байна. Зоолж аргал Эрдэнэтөр доошоо өгсөн. За довтлохоо амжилттай болж байна. Мөнх баярын 2 оноо.
За иш ямар гоё дамжуулт өгөө сулраад гараад ирвэ. Батөрийн 20 оноо байлаа. Эрдэнэтүр заслаан дуутсан. Батбаатар ирээ заслаан тавьсан. За бөмбөг таслагдах тун шахсан. Зоол чаргалын 3 онооны шилэлт амжилтгүй болж байна. Яшфүми урагшаа дамжуулсан. Хүрэл цогт. Яшфүми доор аваад эргээд довтолсон. За Батбаатарын 2 оноо. тоглолтын тооны харьцаа 47-37. Инх төр. За шийдэл дутсан. Бөмбөг дундаа. За Багнуурыг солилцоог хийж байна. Талбайд 6 дугаартай хамгаалан тоглогч. Баяраа орж ирж байна. Багнуурагийн довтлогоо. Хүрэл төгс. Батбаяр бөмбөг алдсан. За хурдан довтлоход гараад ирсэн. Зоолоёр тогтоод харлаа. За өөрөө 3-аар шидсэн. Шийдэл амжилттай болж байна. Ингэснээр тооны харьцаа 50-37. 13 онооны зөрөлтэй болж байна. Илүү алхамт хийж бөмбөг эсрэг багч хилжиж байна. За минутын амралтыг амар төвшөнд асгалжуулагч захиалж байна. Тоглолтын 4-ийн үеийн үргэлжлэл явагдаж байна. За энэ үед Дотгон баярыг алдаа гаргасан гэж үзсэн. Мөнхбаяр. Зоолоёр. Саранхүү. За Зоолоёр дээр бөмбөг ирсэн. Заслаан тавьсан. За довтлооны 24 секунд дууссан. Бөмбөг Багнуур өгч хилжиж байна. Хүрэл цогтой алдаа гаргасан. Багнуурагийн довтлооны хамтаа сонирхъя. Яшфүми. Отхон баярын 3 оноо амжилтгүй. Батбаяр буцаа самраас бөмбөгийг авсан. Гөрөөлтхөө аваад 2-1 багтаа авчирч байна. За бөмбөгийг даслаад довтолсон довтлогоо амжилтгүй болсон. Яшфүмигийн довтлогоо амжилтгүй боллоо. Батбаяр аваад довтлоход хаалт амжилт тавьсан. Харин сүйд дотор довтлогоор Сүхбаатар баг 2-1 авчирч байна багтаа. Саранхүүгийн довтлогоо амжилттай болсон. Яшифүми дамжуулсан. Хүрэл цогт гаргасан. Гөрөөлтхүүгийн дундын довтлогоо амжилтгүй боллоо. Зоолоёр дээр алдаа гаргасан. Зоолоёр. За бөмбөгийг багтаа авч үлдэж чадсан. Довтлогоон дээр алдаа гаргасан. Отхон баярын хувь алдаа. За Саранхүү чөлөөд 2 шидэлтийг гүйцэтгэн.
Эхний шийдэл амжилттай болсон. Хоёр дахь шийдэл муу ойногчтой болж байна. Багнуурагийн довтлогоо Ёшфүми доошо дамжуулсан таслагдлаа. За гурдан довтлогоо хоёрын эсрэг нэг гараад ирсэн. Нэгээр довтсон довтлогоо амжилттай болсон. За зоол жаргал зоол 2-2-ын гоё ослон тоглолт байлаа. За энэ ч маш гоё дамжуултыг өгсөн. 3-аас гарч ирээ шийдсэн шийдэлт амжилтгүй. Дахин 3-аас шийдсэн муу амжилтгүй болсон. За мөнх 2 самбараас бөмбөгийг авсан. За бөмбөгийг Отгонбаяр тасалж чадсан. Өөрөө оролт хийгээ довтолсон довтлогоо амжилттай. За энэ үед харин өөрөө тасалж болгоч тайм-аутыг авлаа. За минутын авралтын хугацаа дууссан. Тоглолтын үндсэн цаг дуусгаад ердөө 2 минутын хугацаа үлдсэн. Скватрогийн довтлогоо бөмбөг таслагдсан. Сөрөг довтлогоонд орсон. 2 Ёшфүмигийн бөмбөг таслагдах тун төглөө таслагдчихлаа. За зоол 2 хурдан довтлогоонд гарч ирээ довтолсон багта 2 оног авч байна. За өнөөдрийн тоглолтод зоол 2 үнэхээр шийдлэх тоглолтоо гаргаж чадж байна. Хүрэл цогт Отгонбаяр. За Отгонбаяр ингэж яагаад 3-аас шийддэгтэй. За шийдсэн шийдэлт амжилттай болсон. Багийнхаа оног 3-аар ахиулж байна. За бөмбөгийг тасалсан. Баатар ерөөлхүүгийн 3 онооны шийдэл амжилтгүй боллоо. Самраас бөмбөгийг Сүхбаатар багийнхаа авч чадсан. Сүхбаатаргийнхаа одоо яахгүй. Ерөөлхүү Отгонбаяр дахиад бөмбөгийг тасалсан. За Отгонбаяр үнэхээр сайн хамгаалж байна. Ёшфүми илүү алхамт хийсэн. За минутын амралтыг үүрээ дасгалжуулагч захиалж байна. За үүрээ дасгалжуулагчийн минутын амралтын хугацаа дууссан. За энэ Багнуур бөмбөгийг таслаад хурдан довтлогоонд орсон Отгонбаяр. Отгонбаяр 3-аас довтлогоо амжилттай болсон. За ямар гайхалтай шийдэж байна өнөөдөр. За дахиад бөмбөг таслагдах шахсан. Довтлогоо амжилтгүй. За энэ Баатар хурдан довтлогоонд гарч ирээд багтаа 2 оног авсан. Тоглолтын тооны харьцаа 55-47-ч ойрцсон. Дахиад бөмбөгийг тасалсан. Ёшифүмигийн довтлогоон дээр алдаа гаргасан. Ингэснээр чөлөөт 2 шийдэлтийг гүйцэтгэв. За тоглолтын үндсэн цаг дуусахад 33 секундын хугацаа үлджээ. Ёшфүмигийн чөлөө техник шийдэлт. За самбарт шийдээд амжилттай болсон. Хоёр дахь шийдэл амжилтгүй. Самбараас бөмбөгийг аваад овтлсон амжилтгүй. Баатар за нэмээд хатгах байна да. Баатарыг шийдэх үед алдаа гаргаж зогсоолоо. За Баатар самбардор үнэхээр илүүрхэж байна. Тоглолтын тооны харьцаа 49-55 байгаа. За Сүхбаатар баг харин талбайд 10 дугаартай мөнх хоёрыг оруулж ирж байна. За мэдээж самбардор хамгаалтаа сайжруулахыг хүссэн баха. Баатарын чөлөөт эхний шийдэлт. За эхний шийдэл цагирахтаа хүрсэнгүй. Чөлөөт 2 дахь шийдэлт амжилттай боллоо. Тооны харьцаа 55-50. 5 онооны зөрүү байна. За шууд алдаа гаргасан. Тактикийн алдаа гаргасан. За энэ үед харин амар төвшин дасгалжуулагч минутын авралтыг захиалжээ. За минутын авралтын хугацаа дууссан. Сүхбаатар бөмбөгийг тоглолтод оролцуулсан. За энэ ч шууд алдаа гаргасан.
Цагааталгүй хурдан алдаа гаргаж байна. За тоглолтын үндсэн цаг дуусахад 25 секундын хугацаа үлдсэн байна. За Багнорогийнхан хурдан алдаа гаргах хэрэгтэй. За Зоол 2 дээр алдаа гаргасан. Багийн алдаа 4-өөс дээш. За Зоол 2-ийн хувьд чөлөө шийдлийг өндөр хувьцаа гүйцэтгэдэг тамирч байгаа. Чухалуд хэрхэн гүйцэтгэхийн сонирхъя. За эхний шийдэлт. За эхний шийдэлт амжилтгүй болсон. Чөлөөд 2 дахь шийдэлтийн сонирхъя. 2 дахь шийдэлтээр нь амжилттай болж байна. За энэ үед дүүрээ дасгалжуулагч минутын амралтыг авч багийнхантайгаа зөвлөлтөөр шийджээ. За минутын амралтын хугацаа дууссан. Тоглолтын цаг дуусахад 24 секунд үлдсэн. Yoshifumi-гийн довтлогоо амжилтгүй. За энэ чээр Сүхбаатар багаас бөмбөг гарсан. Yoshifumi тоглолтод бөмбөгийг орцуулна. За 3 авах гэж лүүцэх бах та. За доошо орсон довтлогоо амжилтгүй. Буцаа самраас бөмбөгийг авсан. Эргээ шийдсэн шийдэлт амжилттай болоод тооны ойрцоо 56-52. За энэ чи шууд алдаа гаргасан. За зөв алдаа. За одоо эргээд харин довтлогоо амжилттай болох ёстой. За чөлөө шийдэлтийн сонирхцгой. За эхний шийдэлт амжилттай болж байна. Багийн 57 дахь оноо. Хоёр дахь шийдэлт. За муу амжилттай болсон. За үүрээ засгалжуулагч минутын амралтыг захиалсан байна. За тоглолтын цаг дуусахад 8 секундын хугацаа үлдсэн. Отгонбаяр гарч ирээд 3-аас шийдсэн довтлогоо амжилтгүй. За доор хатгаад мөн амжилтгүй болсон. Ерөөлтгүй шийдээд. За ингэснээр тоглолтын цаг дуусч байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар баг ингэснээр анхны хожлоо авч байна. За тун хэрэгтэй хожлоо авч чадсан. Харин Багнор хотын баг маань 2 ижил 3 ижиглэлтэй болж өндөрлөө.